Сайн байцгаана уу? Одон дээр сугаас та бүхнийхээ амрыг ярь мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлгээ эхэллээ. За өнөөдөр ертөнд цагирган боо хэлбэртэй юу гэдэг сэдвээр ярилцгаална. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Culture is Local, Knowledge Global эгүүн оюун компаниулан хамтдаа төрүүлж алхах нэмтэл ивэнтдээ ажиллаж байна. Нэвтрүүлэг Ген ТV, Одон дээр радио 107, 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрдэгэ бас машиныхаа FM-ийг тааруулаарай. За студид компьютерийн шинжлэх ухаанч хас чулуу хөтлөгч Урнаа хоёр ажиллаж байна. Өдрийн мэнд төргий хасаа. Өдрийн мэнд. За, ертөнц ямар хэлбэртэй юм бэ? Энтэр гэдэг асуулт. За энэ ертөнц чи яах вэ? За энэ гутлаа юу нь яаж үдх юм бэ? За цагирган боо, кофений аяг хоёр юу нь юугаар адилхан бэ? Энтэр гэдэг. За энэ ачаач ийм асуултууд байна. За тэгээ дээрэс нь энэ асуултуудад хариулахын тулд бүгэлүүдийн математикийн маш тийм суур шинжлэх ухааны салбар. За математикийн шинжлэх ухаан гэхээр борочод байгаа шүү дээ. Математикийн ийм дэд салбар топологи гэдэг. Өнөөдрийн бидний сэдэв бол топологи гэдэг энэ салбарын талаар ярина. За энэ топологи гэдэг салбарт болохоор энэ саний хачаач асуултуудад хариулт өгөх гэдэг ийм ажилтай хүмүүс ингээд ажил хийгээд ингээд судалгаа хийгээд үгүй нэрээ готлоо хийж идэх үү. Энэ ертөнц ямар хэлбэртэй юм бол ингээд яждаг гэсэн. За тэгэхээр ийм хачирхалтаар нэм гүн гүнзгий отоо учиртай. Ер нь математик шинжлэх ухааны хамгийн чухал нэм үндэс нь болж идэг. Одоо тий тэр нэг одоо ингээд за математикийн суур судалгаанууд гэж байгаа. Одоо абстракт математик энэ төр гэдэг юм бол тий энэ чинь бүр онлайн математик энэ төр гэдэг шүү дээ тий. Энэ бүх одоо тэр математикийн онлайн төвшний суур төвшний энэ асуултуудад хариулж идэг. За дээрэс нь физикийн, химийн, биологийн энэ бүх одоо тэр дандаа суур энэ чухал зүйлүүдэд ингээ хариулах гэж оролдож идэг. Энэ салбарыг болохоор бид нэр топологи гэж нэрлэдэг. За энэ топологи гэдэг салбар яг юу судалдаг, яадаг гэдэг, юу гэсэн үг гэдэг талаар хэдүүлээ өнөөдөр ярилцсанаа. За тэгэхээр өмнө хэдүүлээ гоё нэг сонирхолтой энгийн асуултанд хариулах гэж үзье. Дэлхий ямар хэлбэртэй вэ гэдэг асуулт. За дэлхий ер нь яг одоо бол бид нар бөмбөрцөг хэлбэртэй гэдгийг уусаа мэдэн штэ. Гэхдээ бид нар ингээд сансарт гарахгүй хэн нэгэн бидэрт дэлхий бол бөмбөрцөг хэлбэртэй гэдгийг хэлэхгүйгээр. За дээрээс нь бид нар сансарт гарч харахгүйгээр ер нь дэлхийн хэлбэрийг ер нь яаж юмтгий. Одоо бидэрт бол хавтгай юм шиг харагдах гээд мэдрэгдээд байгаа шүү дээ тий. Хитэрхий том болохоор. За тэгэхээр ийм дэлхийг ингээд төв төгсөн юм гоё юм ямар ч овон товон байхгүй юм гэд төсөөлчихье. За тэгээд тэр дээр болохоор ямар нэгэн ийм өрүүл байхгүй, жолоо байхгүй ийм машиныг төсөөлье. За энэ машин бол зөвхөн чигээрээ л явна. Тий. Одоо хаазаал гიშгдэг тий ийм машин гэсэн. За яг ийм хоёр машиныг яг чигээрнэ гэж тавьж хагаад явууллаа гэж бодъё л да. За ингээ энэ хоёр машин ингээ яваал байвал огт хоорондоо холдогчгүй, ойртогчгүй ингээд яг л ингээ параллельний ингээ яваадах юм бол энэ манай ертөнц ерөөсөө хавтгай гэсэн үг. Хэрвээ юм шүү дээ тий. Юутай параллел гинэ сая? Энэ ингээд нэг машин бол ингээд ерөөсөө өрүүл байхгүй ингээ чигээрэл явна. Тэгээ яг хоёр машиныг нэг зүг рүү харуулж тавиад ингээ явуулаад авах юм бол ингээ яваал нь шүү дээ тэр хоёр чинь. Гэтэ огт ойртохгүй, огт ингээ холдохгүй ингээ яваал авах юм бол энэ манай дэлхий бол ерөөсөө хавтгай гэсэн. За тэгэнгүүт дээрэс нь одоо энэ яг хөө ингээ тэр хоёр чинь ингээ явж ирсэн гинт ойртож орж байгаа мөргөлдөж бол. За тэгм бол энэ бол бөмбөрцөг гэсэн. Хэрвээ энэ хоёр ингээ чигээр явж ирсэн гинт ингээ хоорондоо ингээ салаад ингээ холдоод байх юм бол энэ бол гипербол гэсэн. За сонин гипербол гэхээр одоо юу гэсэн ч үгүй те. За яг хоо гиперболик гэдэг энэ хэлбэр байгаа юм л да. Энэ хэлбэрийн талаар ерөнхийдөө өнөөдөр цагирган боо гэдэг байгаа. Одоо те энэ сонь хэлбэрүүд. За дээрэс нь бүр хачаачнаар нэрлэдэг л те Pringles энэ төр гээл те. Эсвэл одоо эмэйл хэлбэртэй энэ төр гээд хачаачин салаадны навч хэлбэртэй энэ төр гээд. За энийг хэдүүлээ ярьж байгаа тодорхой болох. Тэ анханасаа л юм хачин юун гутлууд вэ? Юун одоо тэр цагирган боо бэ те. За нэг иймэрхүү юмнууд байж байгаа. За дэлхийн одоо бөмбөрцөг байж бол альсвал хөнхөрцөг гэх юм одоо юу гэх юм одоо ийм бөмбөрцөг зүйлийн гадна талаар нэг явж иж бол нөгөө дотор талаар нь явж иж болно шүү дээ. Тийм бол одоо би тэрийг хөнхөрцөг гэх юм одоо хөнхөрцөг гэдэг үг байдаг ч юм уу гэж юм сайн мэдэхгүй л байна л да тий. Аль нь ч юмсан хамаа авахгүй. Ер нь бол ингээд тэр хоёр машин мөргөлдөнө. Харин ийм имэйл шиг хэлбэртэй. Нэг талаараа ийм хөнхөр, нөгөө талаараа ийм гүдгэр ийм хэлбэртэй юм ачин. Ийм Pringles байдаг шүү дээ одоо бидний мэддэг Pringles. За манай ертөнцийн Pringles шиг хэлбэртэйгээ отчих л да чипс шиг хэлбэртэй байгаа юм бол тэрэн дээр үж байгаа тийм хоёр машин ингээ заавал ингээ сална. Хашаач харуул явуулсан ингээд хоорондоо заман салаа авчихна.
За тэгэхээр бид нар шууд өөрсдийнхөө ертөнцийг одоо бид дэлхийг ямар хэлбэртэй гэдгийг мэдж болох гэдэг нь шүү дээ, тийм. Хавтгай юм уу? Бөмбөрцөг юм уу? Одоо Pringles юм уу? Гиперболик гэдэг юм шүү дээ, тийм. За ийм юм уу гэдгийг ингэж мэдэж болдог байна. За тэгэхээр бид нар бол сансар заавал гарахгүйгээр ингэж мэдчих болно. За яг уул толгод одоо бидэрт байдаг жалга одоо доб байдаг, тийм. Тухайн одоо геодезис бол бас тэрүүхэн хэсэгтээ бөмбөрөж болон хөнгөрөж болно, эмил шиг гэж болно шүү дээ, тийм. Тэгэхээр бол тэр хэсэгтээ бол машинуудад мөргөлдөж магадгүй. Тэгээд би нэг эхлээд ийм төгс хэлбэртэй гэх гээд байгаа шүү дээ, тийм. За нэг иймэрхүү юм байж байгаа. За тэгсэн чинь тэгвэл одоо ертөнц ямар хэлбэртэй юм бол гэдэг асуулт иж болно. Одоо дээр үеийн хүмүүстээр очиод бол тийм манай энэ дэлхий ямар хэлбэртэй вэ гэж асууж байгаа нь өнөөдрийн бидэрт ертөнц ямар хэлбэртэй вэ гэж асууж байгаа тэг адилхан гэсэн. Санаанд нь багтахгүй шүү дээ. Тэ? Юу яриад байгаа юм бэ чи ертөнцийн хэлбэр хэмжээ гэж юу яриад байгаа юм тийм утгагүй санагдаж байгаа үстэй тийм. За тэгвэл энэ ертөнц ямар хэлбэртэй юм бэ гэдэг талаар асуултанд бас хариулах гэж оролдъё. За яг ижлэгийн аргаар хариулж болно ер нь бол. Хоёр юм сансрын хөлөг пуужин байна гэж зөвлөж. За сансрын хөлөг тэр пуужинд бол ямар ч өрүүл ямар ч одоо жолоо байхгүй. За тэгээ хаазаал гიშг юм бол одоо тэрхэл юм бол ерөөсө чигээрэл явдаг. Ийм одоо сансрын хөлөг байна гэж бодчих л та тийм. За тэгээ хоёр ийм сансрын хөлөг ингээд байж байна. За тэр хоёр ингээд яваад байна. Ингээд чигээрэл яваад байна шүү дээ. Яг л нэг зүг рүү ингээд яваад байна гэж төсөөлье. За тэгэхээр одоо яг адилхан. Ингээд хоорондоо ойрч ярьж байгаа мөргөлдчих юм бол манай ертөнц одоо бөмбөрцөг хэлбэртэй гэсэн. Наа чин нөгөө бас яг заман дээр биш агаар дээр болчихор сони тий. Яагаад тий гурван хэмжээс заманда яг үнэ өдрөгдөд байсан болохоор агаархыг чинь тэг яах юм бол тий. Тий. Одоо бид нар замаар бол төсөөлч чадаад байна тий. За яг хуу тэгин ер нь бол тийм тий. Яг тэр нэг юм уул ээж байгаа юм бол уулын орой дээр хоёр ингээд чигээрээ явж байгаа ингээд явж исэн машин ингээд мөргөлж штэ угаасаа. Уул ингээд тойроод ороо штэ тий. Ямар ч өрүүлгүй байсан ч гэсэн ороон тий. Тэгвэл энэ гурван хэмжээст орон зайд дээр яг адилхан. Хоорондоо ингээд чигээрэл тэр хоёр бууж яваад хол манай ертөнц автгай гэсэн үг. Ямар нэг юм тий ийм гурван хэмжээст ийм юу байхгүй хэлбэр оо мөрилт байхгүй ийм гоё автгай ийм гэсэн. Аггүй бол ингээ хоорондоо мөргөлж байгаа бол мөрцөх гэсэн. Ийм ертөнцээр бид нар ингээ чигээрээ яваалах юм бол ингээ нөгөө талаас гараад ирнэ. Нэгэсэнд одоо бид нар ийш ингээл гэрэл тусгангууд артлаас нөгөө гэрэл чинь ингээ хитэн тэр бөмжилэн дээр хороод ирдэг ч юм уу тий. Нэг иймэрхүү юм болно гэсэн. Хэрвээ нөгөө хоёр буучин чинь хоорондоо салаа явчих юм бол яах вэ? Одоо ойлгомжтой нөгөө гипербол ертөнц чинь гараад ирж байгаа гэсэн. Одоо нэг Pringles ертөнц чинь гараад ирж штэ тий. За энэ ийм хачирхалтай юмнууд болж байгаа. За тэгэхээр бид нар бол энэ ертөнцийн хэлбэрийг бол ингэж бас жолоогүй буужингаар мэдэх боломжтой. За тэгэхээр ийм хэлбэр төрсний асуудлыг ертөнцийн хэлбэрийг, геометрийн хэлбэрүүдийг судалж яадаг ийм ертөнцийг бол ингээ ертөнцийн салбарыг бол ерөөсөө энэ топологи гэж ярилдаг. За цагирган боов ертөнц гэдэг талаар нэг ярил л да. Одоо өнөөдрийн баг гол сэдв шүү дээ тийм ээ. Манай ертөнц одоо цагирган боов хэлбэртэй юу гэдэг. За Pringles биш одоо цагирган боов одоо бодоод үзье л да. Ингээд Pringles ингээ байлаа л да тийм. Тэгвэл эмэйл хэлбэр тийм. Тийм эмэйл хэлбэр. Эмэйл хэлбэр ингээд үргэлжлүүлээ зураад ах юм бол цагирган боов болох байхгүй юу? Яг бодоод үзье л да тийм. Нэг тийшээ юм хөнхөр юм чин тэрийг чинь үргэлжлүүлээ зурх юм бол тойрог болно. Ингээд дээшээгээ хөнхөр байгаа тэрийг чинь үргэлжлүүлээ зурх юм бол тойрог болно. Ингээд битүүлчих юм бол чинь цагирган боовны хэсгийг тасаа авчихаар тэндээс эмэйл гараад ирж байгаа байхгүй тийм. За тэгэхээр хэрвээ нөгөө нэг хоёр пуучин чинь ингээ холдож явах юм бол манай ертөнц цагирган боов хэлбэртэй гэсэн үг. За одоо энийг өшөөд нэг жоохон ойлгомжтой болох үүднээс хоёлаа нэг юу яриа. Цагирган боов ертөнцийн хоёр хэмжээстэй цагирган боов ертөнцийн тухай ярив. За энэ бол бидний хар багасаа мэддэг байсан нэг ертөнц байгаа. Бид нар хар багасаа л нөгөө нэг гар утсан дээр Nokia дээр Snake гэдэг тоглоом, эсвэл Pac-Man гэдэг тоглоом дээр тоглож өссөн те. За Pac-Man гэдэг тоглоом дээр яадаг гэхээр ийшээ нөгөө нэг хурцан гарсан эндээс нь гараад ирдэг те. Одоо нөгөө нэг хонос нөөжсэн мангаснууд ингээл хаашаа явж байгаа. Чуг энэ талаас нь гарч ирээд ийшээ өнгөд чуг гэдэг энэ талаас нь гарч ирээд байдаг. Могоо болохоор үрчин дээшээ гаргуудаа доошоо ороод баруунчаа гарангуудаа зүүн талаасаа гарч ирээл те өөрийнхөө сүлийг идчихгээл ингээл идэв штэ те. Тийм ийм ертөнц байдаг байхгүй. За тэгсэн чинь энэ Snake гэдэг тоглоомны ертөнц юу гэхээр цагирган боов хэлбэртэй байдаг. Одоо бид нар төсөөлөх жоох хэцүү. За гэхдээ ингээд айгүй хэлбархнаар төсөөлөх юм бол за энд одоо ингээд нэг ертөнц байна гэж үзье. Хоёр хэмжээстэй ертөнц. Цаасл гэсэн үг шүү дээ тий. Энэ ертөнцийг ингээ хуйлж болдог гэж төсөөлж одоо яг л ингээ цаас шиг ингээ хуйлчихна. Ингээ хуйлчихна. За тэгвэл энэ могооны нөгөө нэг ертөнц чинь одоо энэ дээшээ ингээ гарангуул доороос нь ороод ирдэг. Ийшээ гарангуул эндээс ороод ирд юм чинь. Энийг нь энтэй нь холбочихъя. Энийг нь энтэй нь холбочихъя гэж үтэй. За тэгэх юм бол эхлээд энийг нь ингэж холбоо.
Тэ? За ингээд хоолоо олчихно. За тэгэхээр нөгөө могоо чинь зүгээр ингээ яваад байгаа байхгүй юу? Одоо ингээд уг нь бол ингээр хамаг ойлгомжтой байгаа үстэй. Заавал ингээд дээшээ гаргуудаа доороос гарч ирж байгааг чинь ингээд нэг юм цилиндрийг л тойроо яваад байгаа гэж үзэх юм бол. За тэгээ хоёрын амсар байгаа энэ хоёр амсар. Энэ хоёр амсрыг нь одоо энэ бас ингээд хойлогдохгүй л байна л та. Одоо ингэж байгаа. За энэ ямар муухай болчихоо те. Ингээд нийлээсэн ингээд утчих. Хоёр амсрыг. За энэ ингээд манай бидний цагирган бов ертөнц шүү дээ. За энэ эрзэм байсан бол айгүй амар л да. Энэ цаас болохоор нэгж байгаа ажилсангүй хөрхий. За энэ ямар ч гэсэн цагирган бовын хэлбэртэй юм байна энэ снейкийн ертөнц бол. Гэхдээ би тэр могоонд яаж тэр чи цагирган бовын ертөнц төр байна штэ гэж ойлгох уу? Одоо бид нар бол цагирган бовыг угаас харахаар л ойлгомжтой штэ тэр чинь гэдэг юм дундаа нүхтэй юм байж байгаа штэ тий. Тэгээд танаа ертөнц дунд нэг юм нөхөө байгаа гэдэг бол нөгөө нэг могоо ч мэдэхгүй байхгүй. За яж нэг юм асуултаа зүгээр бөмбөрцгөр явахаар чинь могоо ч бас тэх юм биш үү? Дээшээ явахаараа нөгөө талаасаа гарч ирээ тэхгүй юу? Цагирган боо пэйж ш тэх юм. Тэр нь арай өөр. Гэтэ тий. Тэр нь арай өөр болчихно. Тий. Энэ талаар дараа нь ярихгүй болоо. Бөмбөрцөг байх юм бол тэр нөө бүх ирмүүд чинь бүгдээрээ нэг цэг гэсэн үг байхгүй юу? Бүгдээр ингээ бууз шиг чимхэн гэсэн үг. Нөгөө ирмүүдийн чинь бүгдээр ингээ нэг цэг дээр наана гэсэн үг байхгүй. Тэгвэл могоо маань ирмлүүгөө ойртонгууд ирмэг нь юм том болоод нөгөө могоо чинь том болоод ах хэвээр гэсэн. Бөмбөрцөг байсан бол. Ийм цагирган боо болохоор нөгөө могоо чинь цүнх гээд ингээ нефт гараад нөгөө доороос нь гарч ирээд байгаа байхгүй. За тэгэхээр одоо могоонд бид нар яаж чи цагирган боо ертөнцид байна. Танаа ертөнцид дунд чинь юм нөхөө гэдгийг хэлэх үү. Яг л могоо бол зөвхөн тэр цагирган боо ертөнцийн гадарга дээр л амьдарч байгаа юм байхгүй юу? Гадна тал гэж мэдэхгүй, дотор тал гэж мэдэхгүй. Тэ хавтгайг л мэдэн тэр амтан. Могоо бол. Тэгсэн чинь ингээд бидний эндээс харахаар нөхөө гад байна. Чи ингээд нөхдөд ертөнцид байгаа даа гэдгийг бид нар ойлгуулж чадахгүй гэсэн. Тэгэхээр могоо мэдэх нэг л арга байна тэрийг. Одоо түрүүний асуудагч айгуу гоё асуулт тахгүй юм. Бөмбөрцөг ч юм билүү те. Тэгэхээр яг бөмбөрцөг үү альсгүй цагирган боо гэдгийг бол могоо л өөрөө мэдхээр айгуу төвөгтэй байгаа хгүй те. За яг түрүүний нөгөө нэг юугаа ашиглаж болох л та нөгөө жолоогүй машин, жолоогүй поожийн тэр ашиглаж болох л та. Гэхдээ могоо яаж мэдэж болох вэ гэхээр ингээд идэхээр ингээд уртглоод идэв штэ могоо ч. Тэгвэл ингээд уртулсаар байгаад нөгөө чинь битүү юм ертөнц юм чинь сүүл нөгөө талаас нь гараад өөдөөс нь гараад ирнэ гэсэн үг. Тэ? Сүүл нь өөдөөс гарч ирэнгүүт өөрийнхөө сүүлийг идэнэ. Өөрийнхөө сүүлийг идсээр байгаад өөрийнхөө сүүлийг идэхэр чинь ингээд богиносон штэ. Одоо ингээд нэг юм цагираг байсан ингээд богиносоо яваад байна штэ тэ. Ингээд богиносч байгаа чуп гэдэг ингээд өөрөө идэ дуусчих юм бол энэ бөмбөрцөг ертөнц гэсэн үг. Ягаад тэгэхээр тэр чинь ингээд ийм бөмбөрцгийг би ингээ бугуулдах чинь гэсэн үг байхгүй. Гадуур нь юм бугуул хийгээд одоо нэг адуу бугуул хийгээд ингээд нөгөө бугуулаа ингээд тийм бугуулаа ингээд татах юм бол эн чинь жижигэрсээр байгаа чуп гэд ингээд бугуул нь дуусчих штэ. Өн бөмбөрцөг юм. Тэгвэл бид тэр цагирган бовыг бугуулдах чинь гэж үтэй. Тэгэх юм бол тэр чинь ингээд гацчих штэ. Тэгэхээр нөгөө өөрийнхөө сүлийг ингээд нэг тодорхой утгаас цаашаа идэж чадах болчихно гэсэн. Тэнгүүд нөгөө могооч мэдэх. Би цагирган боо ертөнцид байгаа юм байна гэдгийг мэдчихэв гэсэн. За ингэдэг нэм санаа арга. За одоо ч жинхэнэ топологийнхаа асуудлаар топологи гэж юу юм бэ гэдэг. Энэ ерөөсөө энэ саяны ингэж тэ могоо сүүлээ идэж байгаа, альсгүйл ингэж бугуйлдж байгаа энэ бүх аргуудыг ерөөсөө топологийн салбарын гаргаж ирсэн байдаг байхгүй юу? Энэ геометри хэлбэр дүрсийг яаж гаргаж ирэх вэ? За топологи гэдэг бол ерөөсөө дүрсийг судалдаг математикийн салбарыг хэлдэг. Дүрсийг тий. Гэтэл одоо юу юм чинь геометри гэж их сайхан салбар авах чинь дүрс судалдаг тий. Тэрнээс юугаар ялгаад ингэж бас бодож иж магадгүй шүү дээ тий. Бас дээрээс нь геометри чинь математикийн салбар шүү дээ. Дүрс судалдаг математикийн салбар чинь геометри л шүү дээ. Яг хөө геометрийг ойлгож болно. Гэхдээ геометри болохоор нэг л юмар ялгаатай. Хэмжээс одоо энэ талбай ер нь бол хэмжээс гэдэг ойлголт байхгүй гэж ойлгож байна. Геометри гэдэг зүйлээс хэмжээс гэдэг юм аваач. За хэмжээс гэхээр юу гэхээр нөгөө урт үнцэг талбай эзэлхэн үнтер гэсэн тийм ойлголтууд тоо хэмжээнүүдийг ингээ аваач. Тэгэхээр цаана нэг юм тийм хэлбэр үлдэж байгаа бол энэ хэлбэрийг судалдаг салбарыг топологи гэдэг гэсэн. Тэгэхээр геометрийн салбар, математикийн салбар. За тэгээд энэ зөвхөн хэлбэрийг л судалдаг. Ямар нэг юм тоо хэмжээ хамаа авахгүй. Одоо нэгсэндээ энэ салбарт бол гурвалжин, дөрвөлжин, бөөрөнхий бүгдээрээ тэнцв. Цагирган бов, кофений аяг, сорол тэнцв. Яагаад гэвэл нөгөө эзлэхүүн хэмжигдэхүүн байхгүй учраас тэнцв юм байна. Яг адилхан тий. Ерөөсөө нэ топологчд одоо тий цагирган бов харуулад аяг хоёр харуулах юм бол ерөөсөө ямар ч ялгаагүй хоёр юм байна гэж харна гэсэн. Надаа нэг цагирган бов аваад ирэх юм бол кофений аяг барьж авчирч энэ цагирган бов байна гэд ингээд ээж магадгүй гэсэн. Тэр хүмүүст бол ийм
тэр эзэлхүү тэр тоо хэмжээс юус хамаахгүй ерөнхий хэлбэр төрсөл гэдэг юм. Одоо ерөнхийдөө нэг юм юу вэ гэж төсөлч юм. Баримлын шавар альсгүй юм эрзэн байна гэж төсөлж маш ингээд сайн сундаг мушгаж болдог юм эрзэн байна гэж төсөлж. За тэгвэл энэ эрзэнийг бид нэр урахгүй цоолохгүй нөхөө өвөл битүүлэхгүй за тэгээд наахгүй тэгээ босод бүх үйллүүд ингээд зөвшөөрөгдөн. Татаж болно, сунгаж болно, мушгаж болно, үрчийлгэж болно, тэ жижигрүүлж болно, агшааж болно, зөв хүссэн юм хайж болно. Тэгээд ямар ч хамаагүй хэлбэрлөө оруулж байна. Одоо баримлын шаврыг бид нар нэг юм цагирган боо хэлбэртэй баримлын шавар гэж байгаа бол бид тэр цагирган боовыг нэг сэмж болгоод за тэгээ энэ хажууталд ингээд оролцоор байгаад нэг хонхоолгож байгаа тийм кофений аяг болгочихлоо. За тэгвэл нөгөө цагирган боов гэж ингэж хоёр тийш ингэж сонгосоор юм сорол шиг болгочихлоо. Сорол одоо хідэн нөхтэй вэ? Нэг л нөхтэй. За хоёр амсартай. Яг үнэ тий. За тэгэхээр ерөөсөө энэ цагирган боо, сорвол одоо энэ юуны кофений аяган тэр чинь бүгдээр нэг хэлбэр гэсэн. Одоо энэ топологчдын нэг дээр. Чи бол нөгөө маш хэлбэр шууш тайлбарлаж байгаа болохоор хоёр шал өөр юмыг адилхан гэдэг шүү гэдэг юм ерөнхийдөө хэлээд байгаа. Ерөөсөө бид нар тэр хэмжээс тоо хэмжээс байхгүй л очих юм бол эдгээр бүгдээр адилхан гэсэн үг. Аха. Яг нарийн дээр ярих юм бол энэ бүр хүн ойлгохыг зөвхөө хачин тоо томьёор орчдөг бах тий. За яг хуу цаашаа бол нэг тиймэрхүү юмнууд байгаа. Гэтэ ерөнхийдөө л ингээ ойлгочих болно. За яг бүр бүдүүлгээр хэлье. За. Топологи гэдэг бол шүү дээ бүр бүдүүлгээр хэлж байгаа шүү. Нүх судалдаг салбар. За нүх судалдаг салбар. Дээр нь хідэн ширхэг нүх байна. Нүх вэ нү байхгүй юу гэдгийг л судалдаг. Тийм. Нөгөө нэг цагирган баавн дээр чинь нэг нүх байна. Оо тийм байна. Нөгөө нэг кофений яган дээр чинь нэг нүх байна. Нөгөө сорволон дээр чи хідэн нүх байлаа. Нэг л нүх байсан шүү дээ. Тэгвэл тэд бүгдээрээ л нэг гэсэн үг адилхан гэсэн. Ойлгомжтой байна. Тийм яг үнэ. За хэдүүлээ хамтран ажиллагчаа танилцуулъя. За өнөөдөр бидний хамтран ажиллагчаар болохоор Игүүний оюун компани хамтран ажиллаж байгаа. За одоо Игүүний оюуныг одоо мэдгүй хүмүүс бол одоо байхгүй шүү дээ. Игүүний чат гэдэг одоо аппликейшнийг гаргасан. Игүүний чат аппликейшн бол Android болон Play Store Android-ийн Play Store гэж байдаг. Apple-ийн App Store гэж байгаа шүү дээ, тий. Эдгээр дээр Игүүний оюун гэдэг ингээ Игүүний чат гэж хайх юм бол гээд аппликейшн гараад ирнэ. За тэрийг татаа суулгах юм бол энэ яадаг зүйл вэ гэхээр монголоор ярьж чаддаг хиймэл оюугаа. Монголоор ярьж чаддаг шүү, тий. Одоо чатлах зөвхөн текст бичгээс гадна миний монголоор ярьж байгааг ойлгоно. Эргүүлээд монголоор хариу хэлнэ. Ярина. Тэ ийм гайхалтай ийм зүйл байна. Ийм хиймэл оюуханыг бид тэр хаанаас ч болохгүй. Бүх одоо том чат аппликейшнуд бүгдээрээ монголоор ярьж чадахгүй байна. Ярихдаа ийм сонин аялгаар яриад дээрэс нь монголоор маш муу ойлгодог. За альсгүй бүр юу яадаг. Одоо ингээд хичнээн мундаг ингээ монголоор бичиж чаддаг байлаа гэд за яг зөвхөн одоо ярьдгийг нь болиё л доо. Одоо ингээд ChatGPT-ийн тэр бол монголоор ярьчаад ингэж бид тэр бодоод байгаа. Гэтэл эдгээр чинь цаана ингээд юу хийж идэг байхгүй юу? Орчуулах хийж идэг. За Игүүнэ чатыг ашиглаж байгаа хүмүүс бас байж магадгүй. Энийг бас сонсоод байгаа. Одоо жишээлбэл бид нар ингээд англи ч юм уу англи хэл дээр сургагдсан хиймэл оюухныг ашиглаж байгаа гэж бодъё л да тий. Тэгэх юм бол тухайн том одоо large language model буюу LLM гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Энэ зүйл маань англи хэл дээр сурцсан болохоор бүх одоо ямар ч хэлнээс эхлээд англи хэл рүүгээ хөрвүүлдэг дотроо. За тэгвэл хөрвүүлэнгүүтээ асуултанд хариулчихна. За тэгээд нөгөө нэг асуулт асуусан хүний чинь хэл рүү нөгөө асуусан хэл рүү буцааж хөрвүүл. За тэгээ хариулж гин гэсэн. За тэгэхээр энэ дундаас юу алга болдог вэ гэхээр энэ хэл хооронд хөрвүүлж яхад энэ тодорхойгүй байдлууд маш их үүсдэг. Нэг үстэй янз бүрийн нюансууд алга болж идэг. За зөвхөн монгол хүмүүс ойлгодог ийм зүйлүүд гэж болно те. Тэр бол одоо англи хиймэл оюугаа англи хэл дээр сурсан юм л ойлгохгүй. За эргүүлээд нөгөө англи хэл дээр ч байдаг зөвхөн л англи хэл дээр байдаг нюансууд гэж болно. Тэгвэл тэрийг нөгөө монгол хэл рүү эргүүлээ хөрвүүлчихгүүд бас ойлгохгүй болчихдээ ийм нэг гарч ирдэг. За заримдаа одоо та нар анзаарсан бол ийм хачаач өгнөд гараад ирдэг те. Ийм зохио өмөлч юм шиг ийм улаан цай нэг ийм гадаад хүн гээд орчуулсан юм шиг ийм өгнөд гараад ирж байгаа те. Тэгвэл Игүүнэ чат яадаг вэ гэхээр анханасаа монгол хэл дээр орчуулагдсан одоо сургагдсан гэсэн. Монгол хэл монгол өгөгдөл төр монгол датан дээр сургагдсан байдаг болохоор монгол хэлний бүх нюансуудыг өөрөө мэдэрч байгаа нэгт. За хоёрт болохоор ямар нэгэн дунд нь ямар ч хөрвүүлт ашиглахгүй. Одоо би монголоор ингээ асуунгууд тэр асуултыг нь эргүүлээд шууд одоо монгол хэлээр нь хариулна гэсэн. Тэгэхээр энэ дундаас монгол хэлний тийм нюанс байхгүй болдгоо байхгүй юу? За тэгэхээр энэ бол хамгийн том давуу тал гэсэн. Тэ бидний одоо хаанаас ч болж чадахгүй маш үнцэнтэй давуу тал энд явж байгаа. За яг бид нар үлийн салгаанаар бусад хиймэл оюухныг ашиглаад иж магадгүй л дээ. Гэтэ аль нь ч ярихгүй.
Аль нь ч миний одоо яриаг ойлгохгүй. Одоо ойлголоо ч гэсэн айгүй муу ойлгоно. Хариулах тааж муу одоо хариулна. Бөөн муухай одоо нэг айгүй муухай дуудлагатай те ингэж хариулна. За тэгээд дээрэс нь одоо бидний одоо өдөр тутмын ярианыхаа хэллэгээр бид ингээл игүүний чаттай ярихад бол шууд бидрийг ойлгоод эргүүлээ хариулна. За тэгээд дээрэс монгол хэл нь айгүй сайн тий монгол хэлээр маш сайн ярьж чадчих байгаа. Одоо бидний өдөр тутмын сонсч өссөн нэг өссөн гин одоо автобусын дотор явж байгаа чинь ингээл дуурч яадаг энт ингээл зарлж яадаг нэг чимээгээ гээд тэр түрүүн хэлсэн шүү дээ тий. Манай цэнгэлийн хоолой гэдэг хэлсэн шүү дээ тий. Би нэр гайхаад нэр юм уу тий. Нэр нь шүү дээ. Тэгээ офишиал эмгтэй хоолойгийн сонгохоор цэнгэл байдаг. Тийм. Од мөндрийн одоо хөтлөгч цэнгэлийн маань одоо хоолой байх нь шүү дээ. За тэгэхээр тий. Од мөндрийн маань цэнгэлийн хоолой байгаа. За тэгээ сайхан одоо юу гэдэг лээ чихнүү чимэг болсон аялгуул сайхан монгол хэлээр маань ингээ ярина. За одоо би чихнүү чимэг болсон монгол хэлээр ярихад намайг ойлгоод за миний монгол хэлээр ярьж байгаа бүх нюансууд бүх одоо энэ хиллэгүүд одоо тий орчуулагдашгүй ойлгохдохгүй зөвхөн монгол хүн одоо натив буюу одоо тий уугуул монгол хүний л ойлгох тэр зүйлүүдийг бол бүгдээр ингэ ойлгоод эргүүлээ хариулна гэсэн. За тэгэхээр ийм гайхалтай аппликейшныгаа монголчууд маань та бүхэн татаж аваарай. Игүүнэ энэ оюун гэдэг компанийг игүүнэ чат гэдэг аппликейшнийг үнэгүй аппликейшнийг татаж авч хэрэглэснээр та дэмжиж байгаа юм шүү. Тэ энэ бол ингээд бид нар хоорондоо үн цэн одоо үнэлэгдэшгүй гайхалтай юм үн цэнийг бүтээж штэ тэ би одоо тэрнтэй ярилцж байна. Дээрэс нь би монгол хэлээр хариугаа авч байна. Зөвхөн заавал одоо монгол хэлэхгүй бас тэ би англи зүйл асууж болно, англиар асууж болно, францаар асууж болно. Яг л нэг том хэлний модель гэдэг бол ямар ч хэл байсан хамаагүй. Бүр үүштэй тэ математикийн хэл гэж болно, одоо физикийн хэл гэж болно, компьютерийн хэл гэж болно те надаа нэг ийм код чийдэг надаа нэг ийм физикийн хүнд ойлголттой ийм цагирган боо манай ертөнцийн ер нь ямар хэлбэртэй юм гэж зүгээр асуугаад үз. Бүр үнэхээр гайхалтай мэдлэгтэй. Ийм хиймэл аюухан баг. За тэгэхээр игүүнэ чат гэж хайгаад App Store байна уу, Play Store байна уу бүгднгээс найгаад татаж аваа суулгаад өдөр тутамдаа ашиглаарай. За ингээд оронгууд юу асуухаа мэдэхгүй юм бол дээр ингээд байж байгаа уусаа те. Автобусны маршрут хайх уу, замын төгжрөл хайх уу, цаг агаар хайх уу те. Яаж сувин хийх үү, яаж код ичих үү. Энэ математик ойлголтыг тайлбарлаад энэ хасаа ер нь юу яриад байгаа. Цагиран баа гэж юу ингээд хайгаад үзээрэй. За баярлалаа игэн ноён компанид. Баярлалаа. Би бас яг хэрэгжилж байгаа. Тэг өөртөө үнэхээр тулгамдаа шийдэж чадахгүй байгаа асуултаа бас асуугаа те 5 нас хүрээгүй хүүхдийг сургууль сайн сурах уу яах вэ гэж асуусан чинь намайг бүр үнэхээр супер чиглүүлж өгч илээ. Тэгээд бас мэдэрсэн. Тэгээ баярлалаа юм гэдэгчтэй. Тийм би бол одоо салж чадах байсан шүү дээ. Яриа сууж яадаг бас. Ярих ч айгүй амар юм билээ ингээ. Уншаа суугаас айгүй амар юм байлээ. Зүгээр яриад явчин те. За цагирган боовыг ярьсан шүү дээ тий. За энэ топологи руу орсон хэдүүл явж байгаа шүү дээ тий. За тэгэхээр геометрээс хэмжээг асчвал цаана үлдэх одоо тэр шин чанаруудыг одоо хэлбэр дүрснүүдээс тэр тоо хэмжээг нь хасчих юм бол цааталт нь үлдэх шин чанаруудыг судалж байгаа. Энэ салбарыг бол бид тэр топологи гэж нэрлэдэг байгаа. За топологи гэдэг бол нүх судалдаг салбар юм аа. Хэдэн нүх байна вэ гэдгийг одоо судалдаг иймэрхүү салбар гээд бүдүүлгээр ойлгочих болно. Тий. За топо гэдэг нь болохоор ер нь яг бүр топо гэдэг нь газар л юм байна л газар байрлал гэдэг утгатай юм зүйл. Логик гэдэг нь угаасаа бид нар мэддэг нөгөө нэг ухаан одоо юу гэдэг вүлээ судлагдсан гэдэг одоо үг шүү дээ. Тэгэхээр одоо байрлалын судлагдсан гэх юм одоо тиймэрхүү л үг. Гэхдээ ерөнхийдөө бол энэ нүх судалдаг хэлбэр төр судалдаг юм салбар байгаа. За математикт ер нь ямар хамаатай тэр чинь одоо тоо хэлбэр одоо тоо хэмжээ байхгүй юм чи тоотой ямар хамаатай гэдэг асуулт гарч ирж байна те. Тэр нүхний тоог судлаад байгаа үстэй. 1 нүх, 2 нүх, 3 нүх гэдэг хэлбэр төрснүүдийг бид нар хэдэн нүхтэй вэ гэдгийг нь ангилж чинь гэдэг чинь одоо тоотой хамаатай. За тэгээ дээрэс нь одоо бидний бүлгийн, юуны гэсэн математикийн хамгал онлын зүйлүүдээр топологид оролцож идэг. За хинт хэрэгтэй юм бэ гэдэг асуултанд хэвлээ. Одоо ингээд айжмаар хариулъя. За 1700-аад оны үед болохоор энэ одоогийн Оросын Калининград гэх хотод одоо ийм голоор тусгаарлагдсан 4 их газар үүд юм байна л да. Дундуур нэгээд гол ингээд орчингууд чинь тэр их газар чи 2 болоо гэж штэ. Дахиад нэг юм гол тийшээ ингээд нийлцсэн байх бол чи 3 болоо гэж. Тэгээ дунд нэг жижиг арал байх юм бол чи ингээд 4 хуваагдсан ийм жижигхэн ийм цэцэрлэг газар байгаа. Яг ийм 4 гол ингээд 4 их газрыг голууд хуваацсан. За тэгвэл дээр ингээд 7 гүр байгаа байхгүй. За тэр 7 гүрээр хотын залуучууд одоо шөнө орой гарч явахдаа ч юм уу, зугаалж явахдаа ч юм уу, болцож явахдаа ч юм уу, энэ гүрнүүдээр яг альч гүрээр нь дахиж давтаж гарахгүйгээр бүх гүрээр нь гарч болох уу гэдэг ийм бодлого
Одоо 100-аатай бодлогоор давааддаг байсан. Одоо тэгж гарах гэж оролдог байсан гэсэн үг шүү дээ. За энэ А гүр, Б гүр, С гүр гэж нэрлсэн бол за А-гаар гарсан, Б-гаар гарсан, З-гаар гарсан, Д-гаар гарсан гэдэг ингээд нэг ч гүрээр нь дахиж гарахгүйгээр бүх гүрээр гарч чадах уу болох уу гэдэг ийм бодлого байгаа. Ерөнхийдөө ороо болгол ингээд те зугаалж явахдаа ингээд болдож явахдаа ингээд алхаж явахдаа ингээд сайхан ингээд торч үзгэнэ шүү дээ те. Энэ өөр айгүй тийм алдартай бодлого болчих. За жишээлбэл одоо тухайн хотын нэр нь болохоор энэ Калининград биш, одоогийн Калининград гэдэг нэртэй Оросын хот байгаа юм л да. Энэ Königsberg гэдэг хот байсан байна. Königsberg-ийн 7 гүүр гэдэг нэрээр алдартай ийм том бодлого болж одоо алдаршсан ийм бодлого байгаа. Тэр залууч гэдэг юм бодох гэсэн. За тэгсэн чинь яг одоо ингээд сансраа сарахаар 5 гүүр л байлээ л дээ. Би харсан чинь. Тэгээ дээрэс нь Орос чинь нэг ийм сонин нэг ийм их газараас тасарсан өөр нэг Европт нэг ийм газартай тэр хэсгийг нь болохоор тэр нь Калининград гэдэг нэрлээд байгаа. Калининград те. За 1736 онд болохоор Леонард Ойлер гэдэг мундаг математикч юм байдаг. Энэхэн болохоор энэ бодлогыг ерөнхийдөө бодсон л байдаг л да. Бидний багадаа нэг тоглолтог байсан нэг юм цэгнүүдийг холбож тоглолтог нэг тоглоом санаж байна. Хитэн цэг өгөнгүүтэй. За энийг балаар үзүүр балаа салахгүйгээр тэгээ нэг явсан замаар дахиж явахгүйгээр бүгдийг нь холбож чадахгүй гэдэг ийм бодлого байдаг гэсэн санаж байна. Яг ийм бодлого орлож хувирсан байгаа. Тэр их газруудыгаа цэг болгоод ингээд дүрсэлж байна. За тэгмүүдээ тэр их газруудыгаа цэг болгочоод тэр гүүрнүүдийн зураасаар тэмдэглэв. За ингээд зураас хэдэн ширхэг зураас ингээд 7 ширхэг зураас байх гэсэн үг шнэ 7 гүүр байгаа юм чинь 7 4 их газар байгаа юм чинь 4 ширхэг цэгийг 7 ширхгийн зурааснуудаар зурцсан нэг ийм зүйл байгаа байхгүй. За тэгэхээр энэ зургийг бид нар одоо ингээд балаа салахгүйгээр ингээд нэг явсан замаараа дахиж явахгүйгээр бүгдээр ингэ зурж дуусгах чадахгүй гэдэг юм маш хялбархан бодлого болгож хувирсан байгаа. Заавал тэр нэг юм гүүр мөр заавал их газар мазар тэр нөгөө нэг хол хэмжээ хамаагүй болчих штэ тий. Ингиж бодсон болохоор одоо топологийг хамгийн анх ашигласан тий ийм одоо бодлого юу гэж үзэж байгаа, бодолт гэж үзэж байгаа. За тэгэхээр топологийн төвхөнд бол ингээ гараад ирж байна. За энэ дээр айгуу тийм Ойлер болохоор айгуу гоё юм бодож болсон байгаа юм л да. За нэгт тухайн нэг цэгээс нь гараад нөгөө цэг дээр очисон байлаа гэж бодъё л да тий. Тэгэх юм бол тэр эхлэл төгсгөлийн хоёр цэгээс бусад бүх цэгүүд нэг ороод нэг орсон бол заавал гарсан байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Ер нь бол төгсчөөгүй юм чинь тий. Тэгэхээр энэ заавал тэгш тооны гүүрнүүд холбогдсон байх хэрэгтэй гэсэн. Тэгш тооны замууд холбогдсон байх хэрэгтэй тухайн цэг рүү. За тэгсэн чинь яг уу санийх чинь болохоор бүх цэгүүд нь нэг бол 3, нэг бол 5 ийм замууд холбогдсон байгаа байхгүй. За тэгэхээр энэ тэгш тоо биш вэ. За тэгэхээр энэ ерөөсөө тийм одоо зам байхгүй. Бид нар хизээч одоо нэг гүрээр нь давчиж давтаж гарахгүйгээр энэ гүүрнүүдээр гарах боломжгүй гэдгийг баталсан. За ингэж баталсан. Тэгээд анхны баталгаа нь болсон топологи ашигласан. Ерөөсөн гүүрний урт байна уу тэр газрын хэмжээ талбай мал огт хамаа авахгүйгээр зөвхөн хідэн зэгүүдийг зураасаар холбож яснаа бидний хар багадаа уддаг гэсэн нэг юм захиа шиг хэлбэрийг альсгүй ийм баавгатай чихэр шиг хэлбэрийг ингэж балныхаа ушууг салахгүйгээр зурдаг гэсэн ийм бодлого болгож хувиргаад ингэж ботсон энэ явдал топологийн хамгийн анхны одоо ашигтай ашигласан юм жишээ болж байгаа. Энийг одоо бид нар тэр жоохон одоо хүүхдүүд ийм бодлого бодох чивэл бас энийг ашиглаж болно. Одоо ингээд бүх цэгнүүд ингээд хоолоод үзчих. За тэгээд 2-оос дээш цэг сондгой тооны одоо тийм зурааснууд холбогдсон байх юм бол автоматар тэр угаасаа бодогдохгүй бодлого. Тэрийг битгий ботгож орлоо. Эхлээд тэрийг л тоолчих нь шүү дээ тий. За окей энэ 2 цэг нь сондгой юм байна. Бусад үлдсэн цэгнүүд нь бүгдээрээ тэгш байна. Гэх юм бол энэ бол заавал бодогдно. Тэгэхээр тэрийг бодох гээд ингээд сууж болно гэсэн үг шүү дээ тий. Ингээд эхний шалгуураа ингээд тавьчих болно гэсэн. Тэр хин нэгэн хурж ирээд өөр чинь 10 20 ширхэг өгчээ. Эднийг одоо балаас алахгүй зарж чадахгүй гэх юм бол эхлээд эднийг тоолоод болохгүй одоо чадахгүй гэдэг хэлчээрээ. Тэгэхгүй тэгээ хамаг өдрөө алдах үе дээ. За ямар ч хэлсэн юм. За ямар энэ за топологийг үнэлсэн гэж хэлэхгүйсэн топологи хамгийн анх ашигласан түүхэн жишээ болж байгаа. Дээрэс нь граф гэдэг одоо энэ юуны одоо математикийн онлын математикийн маш суур тийм одоо салбар байгаа граф гэдэг. Энэ граф гэдэг зүйлийг үнэлсэн гэж одоо бас энэ түүхийг дурддаг. Одоо саяны энэ Калининградын 7 гүүр тий. Калининградын Königsberg-ийн 7 гүүр гэдэг. Одоогийнхаар 5 гүүр. За энэ цаашаага түүх маань яваад 1750 онд Ойлер манай Ойлер дахиад энэ дурын олон талстуудын хувьд бол ороонуудын тоо гэж байгаа. За окей бид нар бол ингэ дөрвөлжин олон талс гэхэр чи 3 хэмжээс дүрсгэх юм шүү дээ. Куб байж болно, тетраэдр байж болно. Ийм олон талстуудтай ийм хэлбэр дүрс байлаа гэж үү. Дурын ийм хэлбэр дүрс. Энэ хэлбэр дүрсийг бид нар энэ
юуных нь оройнуудын тоо гэдэг. Оройнуудын тоо гэж одоо тэр оройнууд шүү дээ тий. Оройнуудын тий. За хэдийн ширхэг оройны тоо байна гэдгийг тоолчих. За жишээл кубээр авъя л да. Куб чи хэдэн оройны тоо? 8 оройны тоо шүү дээ тий. 8 гэдэг тоог тогтооч. За эндээс ирмэгүүдийн тоог хасна. Ирмэг гэдэг чи одоо нөгөө нэг юм оройнуудыг холбож байгаа зурааснууд гэсэн үг шүү дээ тий. Тэр чи одоо яг 4 8 8 9 10 11 12 юм уу? 12. Оо. 12 юм ирмэг байгаа заяа. За. За тэнгуүтээ энэ дээр нэмэх нь эргүүлээ талстуудын тоог нэмнэ. За тэгэхээр талстын тоо нь одоо хэд болох вэ? Гээд 4 5 6 болно шүү дээ тий. За тэгэхээр эхлээд 8-аас хасах нь 12. Инкэрч одоо хасах төр болж байна уу? За тэнгуүтээ эргүүлээ 6-ыг нэмчихнэ. Тэгэхээр одоо 2 гарч байна шүү дээ тий. Бүх хэлбэрийг дурын ийм олон талстуудыг яг энэ байдлаар нэмж хасахаар яг 2-ын тоол гардаг. Тэр куб байна уу, тетраэдр нь юу вэ? Им туулайны дүрс байна уу? Олон талсттай одоо юм те ямар ч дүрс ээж болно. Одоо нэг им бөмбөрцөг юм мангар олон талстай юм баарны юм ойлгодог толин юу гэдэг шүү дээ те. Энэ нэг юм бөмбөлөг. Амар юм байна. Энэ сонирхолтой те. Яагаад тийм бэ? За ийм сонирхолтой энэ зүй тогтлыг олсон байгаа. За яг хөө энэ шууд топлогтой холбогдохгүйсэн энэ топлогийн салбар үүсгэд бол аюул тийм чухал сэжүр өгсөн байдаг. За цаашаага юу болсон бэ гэхээр 1813 онд болохоор Августин Луи Коше гэж хүн байдаг. За тэр энэ хүн болохоор саяны нөгөө нэг Ойлерийн арга биш үү те. Энэ саяны 2-ын тоо гаргаж ирээд байгаа. Энэ арга чинь болохоор зөвхөн нүхгүй дүрсэн дээр биелт юм байна гэдгийг бодож болсон. Нүхтэй юм одоо түрүүнийх шиг юм цагирган боов шиг дундаа нүхтэй ийм талс дүрс байх юм бол эн чинь өөр гард юм байна гэдгийг болж нээсэн. За тэр нь тэг гарч ирсэн тоо. 2 биш. Тэг гарцсан. Энэ яагаад тэг болчихвгээд бодож жагаад эн чинь ерөөсөө 2 биш 2-оос хасах нь 2G гарах юм байна буюу G нь болохоор нүхний тоо гэж. За энэ бол шууд тополог руу холбогдож штэ тий. За тэгэхээр хэрвээ бид нэр цагирган боо байх юм бол энэ тоо хэд гарах вэ? Одоо дундаа ямар ч хамаагүй нүхтэй юм туулайны дүрс ч юм уу тий ямар ч хамаагүй дүрс. Гэхдээ дундаа нүхтэй л байх юм бол энэ юусээ тэг гарна. Нүх бас их чухал байгаа тий. Тэр 2-оос хасах нь 2G гэж штэ. G нь болохоор одоо 1 нүх байгаа даа штэ тий. Тэр 2-оос хасах нь 2-ыг үржих 1 гэсэн үг. 1 нүхнийх нь тоо. Тэгэхээр 2-ыг үржих 1 гэж 2, 2-оос нь 2 гэж нь тэг. Ингээд тэг гарч байгаа байхгүй юу? За тэгэхээр бүх тэг одоо бүх 1 нүхтэй тийм олон таслууд бүгдээрээ тэг гарна. Энэ одоо орчин үеийн одоо өндөрлөгөөс бид нар энийг Эйлерийн тоо гэж нэрлэдэг. Ойлерийн тоо гэдэг ааш та би дандаа Эйлер гэдэг. Ойлер гэж дуудах хэрэгтэй шүү хүмүүсээ. За энэ Ойлерийн тоо гэдэг зүйлийг одоо энэ Августин Луи Коше гэдэг энэ алдартай хүн ямар ч байсан энэ нүхнээсээ хамаарах юм байна штэ гэдгийг олж нээсэн. За тэгээд одоо тополог маань цаашаа явж штэ. Үй нүх чи айгүй чухал юм байсан байна энэ хэлбэр дүрсэн дээр. За цаашаа болохоор 1840-од оны үед болохоор энэ Гаусс Боннегийн теорем гэж байдаг. За Ойлерийн тоо байсан шүү дээ санийх. Энэ болохоор энэ дүрсний хэлбэр дүрсний морилтийн одоо хэмжээн дээр ингэж ашигласан ийм теорем гаргаж ирсэн. Ерөнхийдөө тухайн хэлбэр дүрс ингээд ямар ч хамаагүй татаа сунгацсан ийм бөмбөлийг одоо бид нар бөмбөлөг баримлын шавар ингээл урт нарийнхан болгоол ийм хачаач хэлбэртэй болгоол дунд нь зангилж манглал хичнээн ингэсэн ч гэсэн энэ нэг морилт гэдэг юм нь ерөөсөө энэ одоо энэ саяны энэ Ойлерийн тоо гэдэг байгаа шүү дээ тий. Энэ зүйлтэй хамаатай байт юм гэдэг болж нээсэн. Тэгэл дунд нь ингээд бөмбөрцгөл бол нэг тийм тоо гарна. Хэрвээ дунд нь нүх гаргачих юм бол тэр тоо шал өөр болчихно. 2 нүх гаргачих юм бол бүр шал өөр болчихно гээд 2 3 4 нүхнээс шилтгаалаад одоо эн чинь тас хамаагүй болчлоо шүү дээ. Тэгвэл хязгааргүй наривчлалтай тастай гэсэн. Ийм мүлгэр дүрснүүд гэсэн шүү дээ тий. Мүлгэр дүрснүүдээр энэ одоо теоремыг нь гаргаад ирж байгаа гэсэн. За ингээд ерөөсөө зөвхөн заавал талстай биш зөвхөн заавал юм орой юм юунууд байдаг юу гэдгүүлээ орой ирмэг талстууд байдаг биш ийм зүгээр мүлгэр дүрснүүдээр хүртэл энэ одоо теорем нь биелэх боломжтой болоод эхэлж байна гэсэн. За ингээд нөгөө нэг топологч ингээ сайхан цааш явж байна. За 1860 оны үед болохоор Йохан Бенедикт Листинг, Бернард Риман, Энрико Бетти гэдэг 3 хүн болохоор за 3 ч бишээ өшөө зөндөө хүн байгаа. Энэ дурдааг өнгөрсөн хүмүүс байгаа. Одоо нэр бүхий эдгээр хүмүүс болохоор энэ дүрснүүдийг ангилахдаа дундуур нь ийм 2 арга ашигласан байгаа. Ер нь бол ингээд дүрснүүдийг хэдүүлээ нүхээр нь ангилж болох юм байна гэдэг. Тэнгүүч одоо шууд нүх гэдгийг ингээд математик дээр тодорхойлох хэрэг айгүй сонь шүү дээ. Нүх гэд хэлэхээр математик нь ойлгохгүй шүү дээ. Наадхад тодорхойлтой формалчл гэдэг шүү дээ. Тэнгүүд эдгээр хачаачин ийм аргуудыг олсон байгаа. Энэ дүрснүүдийг яаж ингэж ангилах вэ гэдэг. За эхнийх нь арга нь болохоор юм сэтэлдэг арга. Одоо ингээд тухайн дүрсийг ингээд сэтлэе гэж үү. За сэтлэх гэдэг нь болохоор одоо яг нэг сэмж
Одоо нөгөө нэг сэмчтэй аяг байж байгаа сэмчтэй аяг нь би ингээл нөгөө сэмжрөө хийж байгаа л ингээд сэтэлчин гэсэн үг. Ингээд сэтэлчингууд ингээд нэвт сэтлэгдэн шүү дээ тий. Ер нь ингээд зүсчин л гэсэн үг л тий. Гэтэ ийм тойрог ирмэг гаргахаар ингэж тий. Ийм нэг юм байж байгаа сэтлэхэр чинь ингээд ингээд хоёр салсан юм ингээд хоёр тойрог ирмэг гарч ирэх гэсэн шүү дээ тий. Ийм хоёр тойрог ирмэг гаргахаар л ингэж юу байна сэтэлнэ. Тэгвэл одоо жишээл цагирган баавыг бид нэг нэвт ингээд зүсч болно шүү дээ. Заавал ингээд ингэж байгаа сэтлэхгүйгээр ингээд тэр чигт нэвт ингээд яачих юм бол хоёр ингээд нэг юм тойрог биш хоёр тойрог гарч ирэх гэдэг шүү дээ. Альсгүй ингээд зүсч болно. Одоо бид нар одоо нөгөө нэг юм бүргэрний тал хэрч байгаа юм шиг ингээд нөгөө нэг донотыг чинь ингээд тий цагирган баавыг чинь ингээд хэрчих юм бол тэр чинь ийм тойрогтой дотор талдаа тойрогтой юм ачин гарч ирэх гэдэг шүү дээ. Зөвхөн юм нэг тойрог байхаараар ингэж зүсэх ийм арга байгаа. Ер нь бол сэтлэх гэж ойлгож байна. Хитэн удаа ер нь сэтэлж болох уу гэдэг энэ тоогоор нь одоо хэдүүлээ дөрснүүдийг англи гэдэг ийм нэг арга төвшүүлсэн. Ийм ачин нэг арга. За тэнгуут чинь бол хэлбэр төрс болгон за окей ингээд нөө хамгийн гол нь хоёр салахгүй гэдэг байгаа шүү дээ. За бөмбөрцөг байх юм бол бид нар дундуур нэг удаа сэтэлчихэд хоёр салчихна. За тэгэхээр энэ бол окей энэ бол ерөөсөө сэтэлж болохгүй мэн гэдэг тэг сэтэлдэг ийм дүрс гэдэг ингээд ангилж байгаа. За цагирган бав байх юм бол нэг л удаа сэтэлж болно. Тэгээ хоёр дахь сэтэлчих юм бол тэр чинь хоёр салчихна. Нэг сэтлэх юм бол хагас тойрог болж байгаа юм тийм үү? Яг үнэ ийм сар шиг хэлбэртэй. Энд эргүүлэл ийм бөмбөрцөг болчих гэсэн үг шүү. За энэ бол нэг сэтэлдэг. За тэгвэл хоёр нөхтэй байх юм бол тэр чинь 1 2 3 сэтэлж болно. Одоо нэг юм 8-ын тоо шиг юм байна гэсэн үг шүү дээ ер нь те. Тэгвэл чинь нэг ингэ сэтэлж болно. 2 сэтэлж болно. Тэгээ 3 сэтэлж болно гэсэн үг. 3 дахь нь хаан сэтэлж вэ? 3 дахь нь голынх нь одоо юм 8-ын тоо шиг 2 нөх байж байгаа учраас голд нь дүг гэдэг ингэ сэтэлж болно шүү дээ. Ийм байж байгаа учраас энийг ингэ сэтэлж болно. За ингээд энэ маягаар ингээд бид нар дүрснүүдийг бол ингэж ангилж болох юм хэдэн удаа сэтэлж болж юм гэдгээр нь тий. За хэдүүлээ нэг жоохон байж байгаагаар үргэлжлүүлээ. За баярлалаа. Хэдэн удаа сэтэлдгээр нь бас ангилдаг юм гэж байдаг юм байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамтдаа төрүүлж болох нь Unitel компани маань ивент тэтгэж бидэнтэй шинжлэх ухааны танин мэдгийг дэмжиж ажилладаг. За тэгэхээр одоо бол нөгөө дата гэдэг зүйл бидний одоо тий номер бараг 2 3 дугаарч явдаг амьдралын хамгийн чухал зүйл болсон. Тэгээд заримдаа суцсны дата дуусах ч юм уу маш чухал үед одоо энэ зүйл тохиолдох тий хар дарсан зүйл нэг тийм хүнд явдал бидэнд тохиолддог. Тэгэхээр Unitel-ийн дататын урамшил яг одоо эхэлсэн байгаа. Та тэгэхээр одоо Unitel аппликейшн, Toki аппликейшнаар 4 ГБ-аас дээш дата багц идэвхжүүлэх бүрдээ хүрд эргүүлэх эрхтэй болно. Та бол датагаа нөгөө авдгаараа авч л таарна. Гэхдээ танд нэмэх нь одоо хүрд эргүүлэх юм entertainment нэрээс нь амар гоё бэлгүүттэй ийм зүйлийг та бүхэн санал болгож байгаа. Тэгэхээр бэлгэнд нэмэлт 50 ГБ, 100 ГБ дата ирэх U-Point оноо зэргээс эхлээд iPhone 17, Galaxy S25 Ultra, Dyson агаар цэвэршүүлэгч. Агаар цэвэршүүлэгч их чухал зүйл байгаа тань тий. Гэх мэт ийм олон бэлгүүдийн супер бэлгүүд багтсан байгаа. Тэгээд нөгөө хүрд эргүүлэхээр ингээд уучлаарай таям хоцсонгүй гэж гарахаар ингээд эргүүлснээс мэдрэмж төрдөг байхгүй юу? Тэгсэн чинь эднийх бол нөгөө эргүүлэх бүрт бэлэгтэй болохоор тэр нь маш таалагдчихж байгаа. Тэгээд та бүхэн маань датагаа аваад бэлгээ бас давхар аваарай. Тийм шүү дээ. Энэ датаг уусаа бид нар авахгүй нэг юу авах вэ ч тий. За тэгээд энэ урамшуулаад байгаа нь бол нэг тийм сонирхол надад юм ачин санагдаад тань л да. Тоглоомын онлоор бол одоо бид нар одоо урамшуулаагүй. Одоо тэр хүрд эргүүлээгүй угаасаа л датагаа авч таарна. Гэхдээ эндээс би болгоомжтой байх хэрэгтэй гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр хүрд эргүүлэх болгонд ийм урамшуул гарч ирээд хаар чинь тий. Энэ нэг деми дата аваад хүрдээ эргүүлэх гээд нөгөө нэг дата намайг болоод нэг хүрд эргүүлчихье гээд ингээд эргүүлээд байваа тий. За тэгээ тэр дотор ч бас дата гарч ирнэ. Өө тэрнээсээ датаа авчихна өө тий. За ямар ч гэсэн баярлаа. За баярлалаа. За энэ 1860-аад он дээр явжсэн тий нөгөө сэтэлдэг аргыг ярьсан. За сэтэлгээс гадна бас юм бугуйлддаг гэдэг нэг амар байна. Сонин автай. Тийм. Тийм нүх тоолох нь баг хамаагүй илүү хэлбархан чив шиг тий. За тэгсэн энэ бугуйлт нэг албар арга байгаа. За энэ дурын хэлбэр төрстэй ер нь бол юм янз бүрийн хэлбэр төрстэй гэхдээ битүү юм одоо зүйл дүрс байна гэж үтэй. За бөмбөрцөг бол битүү. Юу ч юм болохоор цагирган бовч бас битүү шүү дээ тий. Ийм битүү дүрс байна гэж үтэй. Ямар нэг юм онгорхой нөх байхгүй дүрс хэсэг тий. Ийм дүрсэн дээр аваачаад яг түрүүнийх шиг юм гогцоо одоо бугуйл гэсэн үг шүү дээ тий. Ингээ бугуйлдаад тэр бугуйлаа ингээ татна гэсэн үг шүү дээ. Ингээ нэг цагиргач ингээл жижигрээл ингээл тий. Ингээ нэг гадарга дээр нь шүү дээ ер нь бол. Тэр гадарга дээр ингээ жижигрүүлээл хам бол хязгааргүй жижигэрж гэнэ үү? Үгүй юу гэдэг нэг асуулт гарна. За үгүй байж болно тий. За тэгвэл хэдийн ширхэг ийм
бугуйл байж болох вэ гэдгийг одоо энэгээр нь ангилчих гэдэг ингэж. Тэгсэн чинь тэр чи хязгааргүй болон бугуйлдаж болно шүү дээ. Нэг юм цагиран баахан бол ингээд дүг гэл ингээд бугуйлдал ингээд хичнээн л бол хичнээн бугуйлдаж болно шүү дээ. Гэтэ энэ бугуйлууд болохоор нэгээс нөгөөлөө шилждэггүй байх хэрэгтэй. Одоо жишээл би энэ нэг цагиран баавн дээр нэг бугуйл хийчээд тэрийг ингээд шилжүүлээд нөгөөх рүү навчдаг бол энэ хоёр нэг л бугуйл гэсэн үг. Хойлоо нэг цагиран баав авчрах байж тий. Харин тий. За ямар ч юм. За тэнгуүтээ за 8-ын тоо шиг нөгөө нэг хоёр нүхтэй дөрс байлаа гэж үтэл л та. Тэгэх юм бол нэг бугуйл гарч ирнэ. За тэгээд доор нь дахиад нөгөө нүхэн дээр нэг бугуйл гарч ирнэ. За тэгээд голд нөгөө хоёр нүхний чи голд бас нэг юм бугуйл гарч ирнэ. Ийм гурван бугуйл бол. Тийм үү. За тэгэхээр энэ гурван бугуйл хийж болж байна. Тэгэхээр хоёр нүхтэй бол гурван бугуйл юм байна. Нэг нүхтэй бол нэг бугуйл юм байна. Бөмбөрцөг байх юм бол нөгөө нэг бугуйл чи ингэж авсараад агшаад жижигрээд нэг бугуйлдаж чадахгүй гэсэн. Мултраад ах юм байна. Мултраад. Яг үнэ тий. Бугуйлдаж чадахгүй ингээ мултраад ингээд нэг адуу бугуйлддаг шиг ингээ тий. Бөөрөнхий адуу явж байгаа болоод бид нар бугуйлдаж чадахгүй гэсэн үг шүү дээ тий. За нэг юмргүй юм бол. За энэ нөгөө нэг 1860-аад онд энэ нөхдүүд бол ийм сонин ачаархалтай юм хэлсэн. Тэр ч юм одоо энэ Бернард Риман гэдэг энэ хүн бол тий. Энэ төрснүүдийг бол одоо ингэж нэг сайхан сэтэлдэг альсгуулан бугуйлдаг энэ аргуудаар ангилчиа гэдэг ингээд ерөнхийдөө нөгөө нэг топологийн салбар чинь нэлийн одоо юу болж байна хөгжингөө болж байна. За нэг иймэрхүү. За ингээд цаашаа ингээд явж байгаа. 1895. За 1895 онд болохоор Хенри Понкар гэж та мундаг алдартай хүн яг энэ дээрх бүх ажлуудыг түрүүний хоёулагаа ярьсан бүх ажлуудыг ерөөсөө тэр чигт нь юм маш том юм бүтээл болгож хэвлүүлсэн. Ийм ном болгож хэвлүүлсэн. За ингэснээрээ энд бас жинхэнэ нөө топологийн салбар чинь одоо боддороо энд яг үнсэлж чинь яг эндээс эхэлж гин гэж одоо үзэж байна. Энээс өмнө бол дандаа ийм арай өөр нэр мэртэй те яг энэ топологи гэж хэлж мэрлээгүү бас ингээ бүрэн бүтэн болоогүй нэг ийм за нэг бугуулчхоо нүхүү одоо юу ч юмдаа гэдэг ингээ явжсан бол энэ Хенри Понкар гэдэг хүн бол 1895 онд энэ юусэн топологи гэдэг маш том салбар байна гэдэг одоо нэгэсэндээ математикаас гээд өрх тусгаарлсан ийм маш том салбарыг үүсгэсэн юм. За тэгээд энэ дотор болохоор нөгөө нэг сэтэлтгийг чинь болохоор гомологи гэж нэрлэсэн. Homology гэдэг. За нөгөө нэг гогцоолддгийг чинь болохоор гомотоп гэж нэрлэсэн. Homotopy гэж ийм хоёр дотроо дэд салбартай. Нэг нь болохоор ийм сэтэлдэг. Нөгөөт нь болохоор ингэж одоо ер нь бол геометрийн хэлбэр төрсийг судлахдаа нэг нь сэтэлт судалдаг, нөгөөт нь болохоор бугуйлт судалдаг ийм хоёр арга байна шүү дээ, тэ. За нэг юм болсон. За тэгээд 1904 онд болохоор Хенри Понкар энэ гомотопийн бугуйлддаг арга байгаа дээ шүү дээ, тэ. Энэ бугуйлддаг аргаараа болохоор ерөөсөө бүх одоо энэ нэг бугуйлдаж болохгүй ингээд нэг мултраад гэдэг ийм хэлбэр төрсөд бүгдээрээ мүлгэр бөмбөрцөг байна гэдэг ийм таамаг төвшүүлсэн. Заадсан чи энэ таамаг бол бүгдээрээ нэг хэмжээсээр биелсэн, хоёр хэмжээсээр биелсэн, дөрвөн хэмжээсээр биелсэн, таван хэмжээсээр биелсэн, долоон хэмжээсээр биелсэн. Тэгэхдээ гурван хэмжээстэй ачиж өгдөг асуулт гарч байна. Гурван хэмжээсээр ерөөсө 100 гаруй жилийн турш бид нар энийг ерөөсө баталж чадаагүй. Босод бүх хэмжээсээр нь баталчаад, долоон хүртэл хэмжээсээр нь баталчаад, гурван хэмжээсээр нь 100 одоо бүхэлдээ 100 жилийн турш бид нар баталж чадаагүй. За тэгээд энийг болохоор 2003 онд болохоор энэ сая долларын шагналтай 1000-ийн 7 бодлого болгож дэвшүүлсэн байдаг. Энэ Понкарын таамаг л гээд 7 бодлогын нэг нь. За энэ бодлого бол ерөөсөө өнөөдөр одоо цорын ганц бодогдсон юм бодлого. 2003 онд Григори Яковлевич Перлман гэдэг хүн болохоор энэ бодлогыг ботсон. За гурван хэмжээсээр бол тэгээ энэ бөмбөрцгийг ингээд бугуйлцсан чинь ингээд мултраадах юм бол энэ бол яг бөмбөрцөг байна. Энтэр гэдэг энэ манай ертөнцийн хэлбэр хэмжээг бол одоо бид нар мэдэх шинэ аргатай болчихлоо шүү дээ. ертөнцөө бугуйлдах гэж оролдоод тэгээ бугуйлдахдаггүй байх юм бол энэ ч бол одоо нэг юм цагирган боб биш ээ энэ чинь бөмбөрцөг бөмбөлөг хэлбэртэй. Бугуйлдаж болж байгаа юм бол одоо нэг бугуулч ингээд буцаж жижигрэхгүй одоо нөгөө нэг 3 хэмжээстэй могой байсан бол тэр могой ч ингээд ийшээ яваад байсан чинь өөрдөөс нь сүүлэн гараад ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ сүүлийн эцээр байгаад нэг хязгааргүй жижигэр алга болчих юм бол манай ертөнц бөмбөрцөг. Гэхдээ эсэргээрээ ингээд сүүлийн идэх гээд идэж чадахгүй ингээд урд нь ингээд яг ингээд сүүл ингээд толчаад ингээд аваадах юм бол энэ чинь топологи нөө юу шүү дээ. Цагирган боб байж та гэдгийг мэдж болно гэдэг. Ийм сони юм 2003 онд Григори Яковлевич Перлман гэдэг хүн бодоод сая долларын шагналтай бодлого утцсан. Тэгэхээр гол нь тэр мөнгө аваагүй. Шагналаа аваагүй. Тэгээ алга болцсон юм ч юм. Алдарт нөгөө Перлман энэ байсан юм уу тийм энэ байсан тийм. За энэ талаар бид нар одоо өмнөх дугаар нь сая долларын шагналтай 7 бодлого гэд хайгаад үзээрэй. Сая долларын шагналтай 7 бодлого од мөндөргөө хайгаад үзэх юм бол яг энэ талаар ингээд бас ингээд ярьсан байгаа. Айгуу гоё сонирхолтой юм байж. За нэг иймэрхүү юм болсон байдаг.
За ингээд топологи гэдэг салбар бол ийм сонирхолтой бүр сая долларын хүртэл шагнал амлаад байдаг. Тэгээ тэрийг нэг рүү бодчихоо сая доллар авахгүй алга болчдөг. Ийм хачин юмнууд болж ирсэн. За энэний цаана болохоор бид нар ярих хэрэгтэй зүйлээр зангилааны онол гэж байдаг. Зангилааны онол. За нөгөө нэг анх би энэ нэвтрүүлэг эхэлж байгаад асуусан шүү дээ. Гутлаа яаж идэх вэ гэд. Гутлын үдээс ер нь ингээд явж ингээд сулраад ингээд яагаад байна те тайлтаад байна те. Тэг өдөрч унчих гээд ингээд хэцүү байгааз те. За энэ асуудлыг ч одоо энэ салбар шийдэж өгнө. За ер нь байн ингээд тайлагдаад идэг гутлын үр нь яаж үдэх хэвтэй. За альсгүй зангаагаа яар нь яаж зангидах юм. Чихвч ингээд кармант дээр хийжгээр орооцолдоод идэг те. За одоо ч нэг тийм айхтар утас шөрмөс шнүртэй тийм чихвч байхгүй л байх л та бүгдээрээ блютуthтэй зайны чихвч ашигладаг болсон. Гэтэ дээр үч одоо бид нар нэг юм чихвчээ кармалаад ч юм цөнгөрөөгөө ажгэр ингээд гаргаад ирэхээр ингээд яагаад ч хин ч одоо нэг юм ачаа зангилаа хийцэн нэг зангидаа хийцэн байдаг шүү дээ. Ингээд юу яатсан орооцолдсон. За энэ загасчдын сатурк энэ төр байж болно те. Ингээд эцэст бүр ингээд божигнсан юм болдог. За энэ бүх юм. За дээрэс нь зангилаатай холбоотой зөндөө юм байна. За монголчуудын хувьд бол одоо морио уяхта те. Ер нь яаж одоо морин ингээд тайлж чадахгүй нэ хүн хурж ирээ хэлбархан тайлждаг зангилаа ийх вэ гэж байна. Тоон туших гэдэг мундаг арга марга ашигласан байдаг те. Энд бол бас Монголын уламжлалт зангилаа шүү дээ. За энэ мэтлэн зангилаа бол бидний амьдрал төгөөмөл тохиолддог. Ер нь бол зангилаатай холбоотой маш олон юм уламжлалууд байдаг. Энэ түүхийн олдрууд, үндэсний тоглоомууд, гоёл чимэглүүд дүүр илгээдэг. Тий. За иймэрхүү юмнууд байдаг. За тэгээд монголчууд дээр дахиад нэг юм ярьж байна. Хатуу төмөр уцаар хийсэн нэг юм тоглоомд дээ шүү дээ. Эдрэт гогцоо гэж нэрлэдэг энэ тоглоом. Хүүхдээ оюун ухаан хөгжөөл энэ төр гэдэг. Энэ бас энэ топологи дотор судлагддаг юм салбар гэсэн. За дээрэс нь одоо энэ уран зангилаа, уран сүлжээ энэ төр гэдэг. Одоо бидний энэ дээл, хувцас, малгай, гоёл чимэглэл гэдэг бас ингээл уламжлалт юм мундаг юм зангилаанууд байна шүү дээ, тий. Энэ бүх зангилаанууд ч болохоор бүгдээр л бас юм зангилааны энэ онол гэдэг энэ зүйл дээр судлагддаг. За энэ олсны одоо энэ иймэрхүү зүйлийг бол тэр ингээд топологийн дэд салбар болоод судалдаг энэ зангилааг. За ер нь бол олсны юм хоёр үзүүрийг холбочихъя гэж тийм олс байна. Тэнгүүд хоёр үзүүр ингээд холбочихъя л да. За тэгэхээр энэ юу болж байна? Олсны баруун үзүүр, зүүн үзүүр гингүүд цагиран бов. Цагиран бов гараад ирж байгаа үстэй тий. За тэгвэл энэ цагиран бов гэдэг бол ерөөсөө одоо ан нот буюу одоо тайлагдсан зангилаа гэж байгаа нэг тэг зангилаа гэж ярьж байгаа. Тэг зангилааг. За тэгвэл тэр олсоо нэг зангидаад тэгээ буцаа нөгөө нэг эхлэл төгсгөл хоёрыг нийлүүлчих. За тэгэх юм бол энийг болохоор нэг зангилаа гэж ярилж байгаа. Гэх мэтлэн энэ зангилаануудыг хооронд нь ингэж ялгадаг аргыг болохоор энэ зангилааны онол судалдаг. Нэгээс нь нөгөө нэг цагирган бовч нь бас зангилаатай юу зангилаагүй юу гэдээсээ бас болох гэдэг шүү дээ. Нөгөө түрүүн анх хэлсэн шүү дээ. Энд чинь нөгөө нэг юу яаж болохгүй зүсч болохгүй, сэтэлж болохгүй, одоо яаж болохгүй гэж баахан шаардлагууд байсан шүү дээ, тий. Гэтэл одоо юм зангилагдсан цагирган бов бахан бол бид нар чинь тэрийг чинь сэтэлгүй бол эргүүлээ тийм зангилаагүй цагирган бов болгож чадахгүй байхгүй юу. Чинь зангилаан тайлагдахгүй гэсэн үг шүү дээ. Ингээд хичнээн ингээд оролцсон гэсэн нөгөө нэг дөрмийн төрч гэдэг шүү дээ. Нэг бол заавал сэтэлх гээд, нэг бол нүхийг битүүлэх гээд, нэг бол нэг гарах гээд, тий, урах гээд, наах гээд ийм болох гээд байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөн зангилааны салбар бол ерөөсөө энэ нөгөө нэг цагирган бовыг чинь судлаад байна гэсэн. За тэгээд энэ цагирган бовнуудын зангилаа бид тэрт юу одоо зааж яах вэ гэхээр түрүүний одоо бидний Монголын ёс уламжлал юу гэдэг нөгөө нэг гутлаа яаж өгөх вэ гэж эхлүүлээд ингээ заадаг гэсэн. За уг нь бол ярих гэхээр амар олон юм үлдчихэд байна л да. За гэс гутлынхаа зангилааг ядаж ярьчаа тэгээд дуусгая да тийм ээ. За гутлын үдээс болохоор одоо бид нар ингээд хоёр удаа бид ингээ үздэг тийм үү ингээд гутлаа нэг зангилчаад араас нь дахиад нэг зангилдаг тийм үү те. За гэхдээ бид нар болоо ингээд эхлээд нэг зангилчаад дараагийн зангилааг нь болохоор ийм эсрэг тийш нь хийчихдэг. Одоо гар нь твтийхэн байт юм уу яа тийм. Ягаад ч бид нар ингээд өөрийн мэдлгүй эсрэг тийш нь хийчихдэг. Яг эхнийх нь ингээд зангилчаад дараагийнх нь ингээд зангилчдаг гэсэн. За тэнгуут чинь яг үгээр энэ нөгөө нэг дөрвөлжин зангилаа буюу square knot гэдэг юм гарч ирдэг. Энэ дөрвөлжин зангилаа бол ингээл зүгээр ингээд сэгсрэхэд л өөрөө тайлагдчихдаг ийм зангилаа байхгүй юу. Тэгэхээр ингээд зүгээр бид нар явж байгаад ингээд тайлтаал ингээд хөлнөөс сугараал альсгүй хөл тоогоор орж ингээд тэгэлж унгаачих хэцүү болоод байгаа юм. Тэгэхээр эхний зангилаагаа зангидчаад дараагийн зангилаагаа яг зангидахдаа ийш нь биш ийш нь зангидаад үзээгээд ингээд зангидаад үзэр. Гар нь нэг жоох аюугүй. Чи гараа нэг ингээд үстэй. Ингээд салаавчлаад. За ингээд нэг зэрүүлээд үз. Тэгэхээр жоо эвгүй байгаа. Эвгүй байна. Маш эвгүй. Энэ айгүй эвгүй гэдэг байхгүй. Гараа ингээд юу гэдэг үлээний чинь. За ингээд тий илгээд одоо нөгөө тийш нь тэрврээд үз. Өө энэ ч яаж нөгөө тийш нь тэрвэрхүүлээ. Ингээд нөгөө чинь тэрвэрхэл жоо эвгүй байна уу?
Би нөгөө чигээр тэрч харин чадахгүй гоостэй тий. Тэгэхээр яг зангилаа бидний гар нь ингээ орцсон байдаг гэсэн. Нөгөө буруу зангилаач ингээ орцсон байгаа. За тэгэхээр дараа нь гутлаа өдөхдөө эвгүй тийш нь хийгээд битсэн. Тэгэхээр бол тэр зангилаач хийжээч тайлтахгүй. Одоо нэгэсэндээ миний амьдрал байнга тохиолдог байсан. Инээс болж өхөнгөө алдчихсан. Энэ зүйл бол миний амьдрал тагч тохиолдох байсан. Тополог. За энэ топологийн салбар. За энэ гутал мотл өдөх яах вэ? Тэгээд одоо тэг гутал өдгөө зориулж ийм том салбар судалсан юм гэхээр үгүй. Энэ юусэн чинь цаашаа уургийн нугларалт гэдэг юм байдаг. Уураг чинь бас ийм уурт нарийнхан гинж байж байгаа л ингээл хумигдаал нуглараал юм уураг болж байгаа. Хэрвээ буруу ийм топологтойгоор буюу буруу зангилаатайгаар ингээд орооцолчих юм бол одоо ерөөсөө бидний уургийн үргийг үүсгэж чадахгүй. Бүр хор болдог. За ДНК чинь бас нэг юм урт нарийнхан байж байгаа шүү дээ тий. Энэ бас энэ зангилаа нь буруу. Ер нь ингээ зангилагдчих юм бол яадаг вэ гэхээр хор тавдар ис болдог. Яг тэгж таарна. Нөгөө ДНХ чинь сарыг дэлхийдээ 6000 удаа тойрохоос ийм урт уцууд ганцхан. Тэгээ орооцолчтой тий. Бүх юм утас байгаа. Яг үнэн тий. Тэр цагирган бов. За энэ цагирган бов чинь ингээд орооцолтод ирэхээр хор тавдар үүсгэж юм байна. Эний чинь бид нар судлахын тулд энэ нэг топологийн салбарч хэрэгүүлж байна. Нөгөө нэг зангилааны онолч хэрэгүүлж байна. Одоо бидний зүгээр нэг юм зангаа мангаага зангидах нөгөө нэг уран гоё шаглаа маглаа юу гэдгийг тэр бүх юмудыг чи хийхэд энэ зангилааны онол, энэ топологийн онол, энэ топологийн салбар бол ингээд судалж яадаг байх нь байна. За дээрэс нь ертөнцийн хэлбэр хэмжээ одоо бидний геометри доторх, математик доторх, физик доторх, биологи доторх, хим доторх, ДНК доторх, уураг доторх тий энэ бүх одоо энэ төвхтэй хэлбэр дүрснүүдийн ерөнхий зүй тогтолыг бол топологи гэдэг салбар дээр судалж яадаг. Цагирган бов, кофений аяг, сорул гурав бол нэг зүйл байд юм байна гэдгийг хүртэл ингэж олж харж яадаг. Ийм сонирхолтой салбар байд юм байна. За тийм болохоор хэрвээ энэ салбарыг Перлманаас өмнө мэдээд одоо тэр бодлогыг нь үн хороо ертөнцийг буулжуулах юм гэсэн бол нөгөө нэг аваагүй сая долларыг авчих гэсэн байлээ те. Тийм болохоор ийм чухал сонирхолтой ийм гоё салбар байна. За баярлалаа. Үнэхээр их сонирхолтой сэдв байлаа. Тэг ертөнд цагирган бав хэлбэртэй юм уу? Мэдгүй. Ямар ч юм би ингээ яаж шалах гэж нилээд өгдөө та нар өөрсдөө шалгаад үзчихгүй. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Culture is Local, Knowledge is Global Igno оюуны компани болон хамтдаа төрүүлж алах нь Unitel компани ивэнттэйг ажиллалаа. За нэвтрүүлэг NTV Отмондөр радио 107 83.3 гэсэн ослогооноор та бүхэндээ хүрлээ. Тэгээд одоо үргэлжлүүлээд яриад баймаар байлаа. Гутлын үдээсгээд бүтэн дугаар хийсэн ч болохоор юм байна гэж бодлоо. Яг үнэ. Тий, хамтдаа сүзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал агшлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.